Судалгаа. Биел. Ихэнх хүмүүс сэтгэл зовнилын дайралт нь амьдралд хэрэгхээ мэддэггүй. Бие муутай сул дорой хүмүүст тохиолддгоо гэж боддог. Тийм бишээ гэдгийг дараах Биел гэдэг хүний түүх батлана. Биел бол том биетэй, түүний хүч тэнхэн, өөртөө итгэх асар их итгэлтэй энэ тэнцүүд нэгэн залуу байв. Бусдыг удирдахад гаршсан тэрээр амжилттай бизнесмен болжээ. Биел юунаас ч хинээс ч айдаггүй байсан ч тэвдэх эмгэгт нүдүүлж дуусчээ. Ингээд энэ хэрхэн бий болсныг сонирхцгоо. Биел өөрийн бизнесдээ 7 хоногт 70 цаг ажиллаж байх үедээ тэрээр хит их ядарч цожмог толгойн өвчин болон зүрхний өвчнөд болжээ. Үлчир зоригтой Биел үүнтэй тэмцэхээр шийдлээ. Гэвч түүнийг зовиртойгоо тэмцэх бүрт тэдгээр нь далайн давлгаа мэт ар араасаа нөмрөн авдаг байв. Эцэст нь тэдгээр дайралтууд нь түүний амьдралыг саажуулж мдээгүй болгож орхилоо. Тэрээр туйлдалт, тэвдэлтийн өрхөнд орвол ресторанд захиалсан хоолойч идэлгүй явах шаардлага гардаг. Үнэхээр яахаа мэдхээ байсан тэрээр бизнесээ зарж 2 жилийн туршид учир нь олддоггүй асуудлуудтайгаа тэмцэн гэртээ байлаа. Энэ зүр хэсэг Христэд итгэгч хүмүүс Биелтэй нөхөрлөж, тэд түүнд Есүс Христэд итгэснээр хэрхэн Бурхантай эв найртай байдаг талаар ярьжээ. Тэд хэрхэн хинч өөрийгөө Бурхантай эвлэрүүлж чадахгүй талаар Биелд тайлбарлаж өгчээ. Зөвхөн Христэл үүнийг хийж чадах бөгөөд тэрээр үүнийг аль хэдийнэ бидний гмийн төлөөс загламай дээр өөрийн амийг өгөхдөө хийсэн юм. Харин Биел найзуудаа наадах чинь тэр чигээрээ утгагүй зүйл байна. Бурхан хэдий байлаач гэсэн хүмүүр өөрийн үйл айгаа үрч Бурханы тааллыг олохын тулд чадах бүхнөө хийх ёстой. Тэгснээр л деважинд очиж магадгүй юм гэж хэллээ. Биел зөвлөгч Эрний дээр очих хүртлээ өвчнөтөөгөө ганцаараа тэмцсээр л байв. Эрни, чиний зүрхний болон толгойн өвчнийг чинь адреналин үүсгэж байгаа. Чи зүгээр л тайван байх хэрэгтэй. Бүх зовиоруудаа хэвийн зүйл хэмээн хүлээж ав. Бүх адреналин чинь дуусах үед дайралт чинь зогсно. Аяанда тэдгээр дайралтууд үгүй болж та эргээд хэвийн амьдралдаа амьдрах болно гэж тайлбарлаж өгчээ. Харин Биел Эрнигийн санал болгосон зүйлсийг хийж тэр нь ч үр дүнгээ өгчээ. Хэдэн сарын дараа тэр ажилдаа эргэн орж хэвийн амьдралаараа амьдарч эхэллээ. Гэвч жилийн дараа багтрал твдэлтэн дагчээ. Тэгээд тэрээр дахин Эрн дээр ирэв. Чи хэдэн цаг ажиллаж байна вэ гэж Эрни асуулаа. Би 70-аас доош цаг ажиллах гэж хичээж байгаа. За гэж Эрни яжлангуй хэллээ. Тэгээд хизээ нь юу ч хийхгүйгээр амарч байна. Би өдрийн хоолны цагаар теннис тоглож, штанг өргөхөөр явдаг. Тэгэхээр чи дасгал хийж байхдаа ажиллаж байгаа үеийнхтэйгээл яг л ижил хэмжээний адреналин ялгаруулж байгаа. Би чинь тэрийг амралт гэж тооцдоггүй юм. Би ерөнхийд нь ойлголоо гэж Биел хэллээ. Би өөрийгөө эргүүлээд хуучин зуршилтаа оруулаад байгаа юм байна. Тийм үү? Эрни Биелд ажлын хинхэг болон стресстэй тэмцэж буй хүмүүсийн дэмжих бүлэгт хамрагдахыг зөвлөжээ. Аажимдаа тэрээр өөрийгөө хит их ачааллахгүй байх ухааныг олж авчээ. Гэхдээ энэ Биелийн сурсан бүх зүйл биш юм. Энэ бүх туршлагуудаа эргэцүүлсний дараа тэр нэгэн өдөр Эрнид хэлэхдээ итгэнүү байна уу? Өөрөө мэдээ. Миний мэдрэлийн судлууд надад Есүс Христийн тэр сургаал үнэн гэдгийг хэлж өгсөн. Би тэвдэлт багтралтайгаа олон жилийн турш тэмцсэн ч миний шийдэмгий байдал болон хичээл зүтгэлүүд маань намайг аварч чадаагүй. Энэ бүх хугацааны турш тэвдэх эмгэгийн эмнэл нь тэмцэхэ бол, өөрийгөө өмчлөх гэж хичээхэ бол гэдэгт л байсаар байж. Би эмчилгээ нь ийм энгийн байгаагаас болоод
Үүнийг тоолгүй оргисон бол жинхэнэ тэнэг амьтан болж дуусахгүй юу? Тэгтэл Бурхны хүмүүсийг аврах арга зам нь бас их энгийн юм а гэдг нь надад гэнт орж ирсэн. Бид зүгээр л өөрсдийн бар дамнал болон гимээсээ эргэж Есүс бидний төлөө өгсөн гэдэгт итгэх хэрэгтэй. Би энийг өмнө нь үгүйсгэж байсан нь тэнэг байгаа юм шүү. Гэхдээ одоо би өөрөө Бурхны тааллыг олсноор өөрийгөө аварч чадахгүй гэдгийг ойлгосон. Би тийм хүч чадалтай биш ээ. Харин Есүс бол тийм гэжээ.